Нэгүслэр дүүрч амьдрах үе номын 8 дугаар бүлэг. Зөвхт байдал ба мөн чанар. Библиэд зөвхт байдлын талаар маш их гардаг. Гэхдээ бас өнгөц харвал төөрөлтгөр байдаг. Ойлгомжтой болгох үүднээс авралтай адилтгсан зөвхт байдал байна. Нэгүсэл нь Бурханаас ирдэг шиг Бурханаас нэгүслэр Христээр дамжин ирсэн зөвхт байдал байна. Үүнийг бид итгэлээр хүлээн авдаг. Зөвхт байдлын хуяг дээрээс ирэхэд та сүнс дотроо итгэлээр шуудал өмсөж болно. Сүнс дотор та цоо шин хүн болж, сүнс дотор бүрэн зөвтгөгдсөн та бол зөвхт юм. Харин оюун ухаан, зан чанар, гаргаж байгаа үйлдэлийн хувьд зөвхт байх, зөвийг үйлдэж сурахад хугацаа орно. Мөн таны хувьд зөвхт боловч Бурханд зөвхт биш байж болно. Яг л бид өөрийнхөөрөө хэд хичээгээд Бурхны авралт хүрч чадахгүй шиг төгс зөвхт байдлыг бид итгэлээр хүлээж авдаг. Та үнэхээр Христийг хүлээж аван сүнсээр дахин төрсөн бол Есүсийн мөн чанар танаас аяндаа гарч эхэлнэ. Есүс бол зөвхт. Мэдээж бид аврагдах үедээ зөвтгөгдсөн боловч тэр даруйдаа төгс зөвхт болдоггүйг бүгд л мэднэ. Бурхны өмнө би ерөнхийдөө жинхэнэ дүр төрхөөрөө гимшин даруй байдаг. Гэхдээ энэ дэлхий дээр бид Есүсийн юу хийснийг, мөн Христ дотор өөрийгөө хинбэ гэдгээ мэдэж бузар сүнстэй зоригтойгоор тэмцсэн өвчтөе хүмүүсийг инрэн залбирч болно. Өөрийгөө зөвхт гэж боддог хүмүүс байна. Луг 18 дугаар бүлгийн 9-өөс 14 дугаар ишлэлийг дахин харцгаая. Өөрсдийгөө зөвхт хэмээн өөрсддөө итгээд бусдыг басамжлагч хийсэг хүмүүст хандан Есүс энэ сургаалт зөвлөлийг айлтсан. Нэг нь хийсэн зүйлээ хараад мөн өөрийгөө бусадтай харьцуулж би мундаг сайн үс хийдэг, мацаг барьдаг, залбирдаг, түнчлэн өгдөг гэдэг. Би 7 хоногт 2 удаа мацаг барьж олсон бүгдийнхээ 11-ийг өргөдөг гэв. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод тэнгэр өөд харчиж зүрхлэлгүй эзнээс эмээсэн. Харин цээжээ дэлсэн байж Бурхан минь нүгэлт намайг өршөөгөөч гэж байгаа. Зүрхэндээ даруй нь уучлагдаж өршөөгддөг. Есүс Христийн авсан жишээн дээр өөрсдийгөө зөвхт хэмээж байгаа хүн заримдаа өөрийнхөө нүдэнд зөвхт болох үед аюул тарьж, бардан болж мөн бусдаас өөрийгөө дээр гэж дүгийлгэж эхэлдэг. Гол нь Бурхны өмнө зөвхт байх явдал чухал. Бурхны өмнө зөвхт байдлыг эрэлхийлэгтэн. Матай 6 дугаар бүлгийн 33 дугаар ишлэл. Харин эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг нь хайхтун гэжээ. Нэгдүгээрт Бурхны хаанчлалыг хайхтун, мөн Христийн зөвхт байдлыг хайхтун гэж хэлсэн байна. Зөвхт байдлыг хайх нь бидэнд тушаал болж утсан. Зөвхт байдлын хуягдуулга нь бидний хуягдуулга биш, харин Христийнх. Үнэхээр гим нүглээ гимшиж Христэд итгэсэн хүмүүс Христийн зөвхт байдлыг өмсөн зогсдог. Зөвхт байдал нь бас Христээр дамжин нэгүслэр ирж байгаа бэлэг юм. Та түүнийг итгэлээрээ хүлээн авдаг. Бурхан биднийг харахдаа Есүс Христийн зөвхт байдлыг хардаг. Чөтгөрч бас биднийг биш, бидний гадна байгаа Есүс Христийн хуйгийг хараад энэ чинь дайрсан ч нэвтэлж чадахгүй юм байна гэд буцдаг. Таны бүх гим нүглийг Есүс Христ загалмаа дээр угаасан, мөн цэвэрлсэн гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бурхны уучлалыг, түүний зөвтгөлийг итгэлээр хүлээж авах хэрэгтэй. Өвчтөе хүний төлөө залбирахдаа зарим хүн хойш суудаг. Зөвхтийн залбирал үр нөлөөтэй гэд би буруутан юм чинь таны залбирал илүү дээр та залбираад өг гэж хэлдэг хүмүүсийг би мэднэ. Хаан сентийн өмнө бид өөрсдийн хүч чадлаар биш, Христээр дамжин очдог. Би зөвхт болохоор миний залбирал явдгийн биш. Би Христээр дамжуулан зөвтгөгдсөн гэж итгэдэг болохоор Христ дотор бид зөвтгөгдсөн учраас одоо байгаа нөхцөл байдлаа болон гим нүглээ харж биш, харин Христийг санаж түүний нэрээр залбирал хийдэг. Бид өөрсдийгөө та нарт дахин сайшаах гээгүй. Харин биднэр бахархах боломжийг та нарт өгч байна. Ингэвэл зүрхэнд байгаагаараа бус, харин гаднах төрхөөрөө бахархахстад та нар хариутай болно. 2 дугаар Коринт 5 дугаар бүлгийн 12 дугаар ишлэл. Ялангуяа чөтгөрийг хөөх үедээ таныг эзэн зөвтгсөн. Таныг залбиран зогсох үед
Таны залбирал зөвхтийн залбирал болдог гэдэгт гүнээ итгэж залбирах хэрэгтэй. Мөн Христийн нэрээр түүнтэй хамт ариун сүнсний хүч чадлаар энэ бүхэн хийгдэж байгаа. Таны бүх гэм нүгэл Есүсийн шарахаар угаагдан цусаар цэвэрлэгдсэн гэдэгт итгэх хэрэгтэй. Зөвхт байдал нь бидэнд Бурханаас нэгүслэр ирсэн бэлэг бөгөөд үүнийг итгэлээр хүлээж авдаг гэдгийг дахин сануулъя. Зөвхт байдлын хуйгийг өмсөختөн гэвэл бид итгэлээр үнийг хүлээж авна гэсэн үг. Харин түүний зөвхт байдлыг хайхтун гэж хэлж байгаа нь эзнээс ирсэн тушаал. Энэ нь итгэлийн амьдралын туршид хийгддэг зүйл юм. Асуудал бүр дээр Христ яах байсан бол гэж асуувал та зөв сонголтыг хийх болно. Дэлхийн хүмүүс таны зөвхт биш байгааг хараад бурууг үйлдсэн хിവэрэ буруу зуршлаасаа салаагүй гачвал юу гэж хэлэх вүлээ? Хэрвээ эдгээрийг үйлдэж байвал бид хэн болох вэ? Ром 13 дугаар бүлгээс харцгаая. Утга учиргүй найрлан зингэж, архитах бус, садарлан тажаадах бус, хэрэлтэн маргаж, атаархан жөтөөрхөх бус. Харин өдөр буймэд бүгдээрээ зүй зохистой явцгаая. Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалыг нь хангах юугаарч мах бодийг бүүдэтг. Ром 13 дугаар бүлгийн 13-аас 14 дугаар ишлэл. Дээрх ишлэлд биднийг юу хийж болохгүйг хэлжээ. Энэ нь бас биднийг хамгаалж байгаа Бурхны нэгүсэл юм. Хайртай хүүхдүүдээ сайн яваасай гэж хүсэхгүй аав ээж байх уу? Сайн яваасай гэсэндээ хэлж байгаа үг гэж ойлговол та хэрэгжүүлэхэд амар. Ачаа дарамт мэд хүлээж авбал таны зүрхний хандлага буруу бөгөөд хандлага засах хэрэгтэй юм. Бид өдрөөс өдөрт Христийн зөвхт байдал руу дөхөж шинжлэгдэж байдаг. Тиймээс хэдийгээр итгэлээр зөвтгөгдсөн ч гэсэн оюун ухаан, үйлдэл, зан төлөв, харилцаа, санхүү, гэрлэлт гэдэг бүхий л талбар дээрээ Христийн зөвхт байдал руу ойртож байна уу? Үгүй юу гэж өөртөө дүгнэлт өгөх нь чухал юм. Есүс Христийг өөртөө өмсөх. Дээрх ишлэлд Христийг өмс гэжээ. Бид түүнийг өмсөх үед зөвтгөгдсөн. Харин зөвийг үлдэх нь бидний даалгавар юм. Бурхан таныг харахтаа Есүс Христийг харж байгаа болохоор та мэдээж үеэсээр уучлагдаагүй. Бурхан хэдийгээр таны аавч гэсэн шудраг шүүгч. Тэгээд бид хийсэн гэм нүглийнхээ төлөөсөндөө өөхөх ялтайч Бурхан Есүс Христ бидний гэм нүглийн төлөө өгсөн тул та ялаас чөлөөлөгдөн эрх чөлөөтэй болсон. Гэхдээ нэгэнд эрх чөлөөтэй болсон бол эрх чөлөөтэй хүн шиг сэтгэж аврагдсан амьдралдаа зөвийг үйлдэж амьдрахыг та хүсэхгүй байна гэж үү? Өөрөөр хэлбэл та Христийг итгэлээрээ хүлээж авахдаа гэрэл болсон. Та гэрэл байх гэж хичээх хэрэггүй. Та гэрэл. Харин гэрлээс гэрэл гарахгүй бол зайн дуустдаг гарч идэн шиг байж болох уу? Хэд зөвхт байх гэж чармайн хичээх нь өөрийгөө ч бусдыг ч ядраана. Энэ нь гэрэл гэдгээ мэдэхгүй гэрэл байх гэж зүтгэж буйтай адил юм. Өөрийнхөө зөвийг бусдад батлах гэж оролдохтой адил. Харин зүгээр л гэрэл гэдгээ хүлээн авах хэрэгтэй. Харин та гэрлээ хэрхэн тусгаж байна вэ? Хаана байрлсан байна вэ? Савны доор уу? Эдгээр нь дараагийн асуудал. ертөнцийн эхэнд бий болсон гэрэл таны дотор байгаа. Гэрлийн суурин дээр тавигдана гэдэг нь Христ дотор би хинбэ гэдэг байр сууриа мэдэж олно гэсэн үг. Энэ талаар өмнөх бүлэгт бид үзсэн. Та хаана гэрэлтэх вэ? Юу хийх вэ? Эдгээр нь бас дараагийн чухал асуултууд. Хинч дэнлүү асаагаад савны доор нуух юм уу? Орон доор тавьдаггүй. Харин орж ирэхсэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг. Харин орж ирэхсэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг. Луг 8 дугаар бүлгийн 16 дугаар ишлэл. Есүсийг би өмсөж байна. Би зөвтгөгдсөн гэж хичнээн залбирч тунхаглаад та өөрөө зөвхт бос амьдрах юм бол хоёр нүртэй болж хуурна. Гэрэл атлаа харанхуйн үлс хийгээд байвал тэр нь сайн уу? Гэрэл хайрцаг дотор байвал хэн хэрэгтэй вэ? Мөн бидний хүмүүс гэрэл гэж таних уу? Гэрэл гэж харж чадах уу? Харин орж ирэхсэд гэрэл харагддаг байх хэрэгтэй шүү дээ. Бид махан биеийн хүсэл тачаалтайгаа тэмцэлдэж байдаг. Ялангуяа зөвлөгөө өгч байхад итгэгч хүмүүс энэ талын олон асуулт надаас асуудаг юм. Үнэхээр төөрсөн үү, мэдэхгүй байна уу? Тэвчж чадахгүй сорилтод байна уу? Миний янзыг үзэж гин үү?
Бүр эсвэл гим нүгэлдээ хамсаатан олох гэж эсвэл хэн нэгэн түүнийг болиулаасай гэж хүссэндээ гэх зэрэг олон зорилгоор эдгээр асуултыг асуудаг байх. Жишээ нь нөхөртэй эмэгтэй өвөр залуутай сэмээрхэн явуулдаж болох уу? Би их нэртэй хүнтэй явуулдаад жирэмсэн болчихлоо. Энэ хүүхдээ ахуулах уу, яах вэ? Хариулт өгөхөд тун хийцүү. Заримдаа аргаа ядаад асуудаг ч байж болох. Бурхан бидэнд хайртай болохоро сонголтыг бидэнд өгсөн. Үүнийг Эден цэцэрлэгээс харж болно. Эхлэл намаас эхлээд л хүмүүс буруу сонголт хийж байхад Бурхан болиулаагүй. Эзний мэлмид бохир бурууч тэрээр биднийг төвчин хүлээдэг. Эдгээр хүмүүст сайн хончин, нутгийн чуулганы удирдагч, зөвийг эрэлхийлдэг найз нөхөд хэрэгтэй. Заримдаа өөрөө сонголтоо хийчихэд албатай юм шиг хүнийг сорин асуудаг. Зарим нь бүр тухайн удирдагчаа асуудалд оруулах зорилготой асуух тохиолдолч бий. Энэ бүхэнд эзний сүнсээр ялхан, мэргэн ухаанаар хариулж болно. Эсвэл тэр хүнд эдгэрэх зөвийг харах ухаарал өгтөл хамт залбирч чөлөөлж болно. Заримдаа би та Библийг уншаарай. Бурханаас өөрөө асуу. Танд сонголт нь байгаа гэдэг. Заримдаа сэдвэн тохирсон подкастын линк явуулаад сонсорой л гэж хэлдэг. Дараа нь худлаа гүтгэгдсэн тохиолдолч байна. Ийм хүмүүс өөрсдөө буруу сонголт хийгээ зогсохгүй, бусдад бас бүдрэгч болдог. Бидний гимээ хийсээр л байгаарай гэж Иесус хэлээгүй. Гэхдээ гим хийхгүй гэж хичнээн хичээгээд чадахгүй бол учир шалтгааныг нь олох хэрэгтэй. Бүх төрлийн донтолтоос чөлөөлөгдөх хэрэгтэй. Заримдаа энэ бүхэнд хугацаа ордог. Харин үнэхээр зөвийг эрэлхийлж, эзнийг хайж байгаа хүмүүстэй би тулж ажиллах дуртай ба зарим хүнтэй бараг 2-3 жилч чөлөөлөлтийн холбогдож ярилцдаг. Хуучин зуршил, бодол, донтолт, увайгүй үзэл бодол, хил амаа захирч чадахгүй асуудлууд бидэнд бий. Гэхдээ зөв амьдрах гэж хичээж байхад нь бид урам хайрлаж, зааж сургах явдал чухал. Бид алдаа хийх болгондоо Бурханаас холдоод явчихдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Бурханы нэгүсэл танд хангалттай. Тиймээс алдаагаа ухаарад өөртөө дүгнэлт хийн. Гим нүглээсээ эргэн уучлалыг хүлээж аваад эзнэр өөрийгөө урамшуулан амьдрах нь чухал. Нехемия номыг уншаарай. Тэгвэл Нехемия хэрхэн өөрийгөө эзнэр урамшуулж, сүнслэг болон бусад тулаанд орж байгааг харж маш их урам авна. Тэрээр зүгээр нэг сүнж хүн байсан. Та гэрэл гэдгээ мартаж болохгүй. Мөн өөрийгөө урамшуулан дуулал 23 дугаар бүлгийг уншаарай. Эзэн бол сайн хончин учраас таныг чиглүүлж, амрааж, мөн сэргээн өөрийн зөвхтийн замд дагуулна. Сайн сайхан хийгээд хайр инрэл, насан туршид минь намайг лавтая дагна. Би эзний өргөнд мөнхөд оршин суух болно. Дуулал 23 дугаар бүлгийн 6 дугаар ишлэл. Амьдралын хэцүү дайралттай үед болж игэл эзний тайвшруулах үгсийг уншиж байгаарай. Би зөвхт бус гэсэн буруутгалууд орж ирэх юм бол өөрийгөө хэд буруутгаж болохгүй. Үнэхээр алдаатай буруу бол гимшин, гим нүглээсээ эргэх хэрэгтэй. Өөртөө зохих үнэлэлт дүгнэлтийг өгөөд энэ байдлаас яаж гарах вэ гэд эзнээс стратеги асуун, ариун сүнснээс тусламж ирэн өөрөө бас алхмууд хийх ёстой болохоос биш байгаа алдаан дээрээ дөрвөлөд бусдыг болон өөрийгөө яллаад байж болохгүй. Илчлэл 12 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлд би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлхийг сонсов. Бурхны өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг буруутгагч доош хаягдсан тул Бурхны маань аврал, хүч, хаанчлал ба түүний Христийн эрх мэдэл ирлээ гэжээ. Өөрийгөө худлаа буруутгаад байдаг бол түүнийгээ болоорой. Хэрвээ өөрийгөө буруутгаад байвал та буруутгагч сатааны гар хүл болоод байна гэсэн үг. Хүмүүсийг ч бас гүтгэн шүүгээд байж болохгүй. Өөрөө мэдэхгүй бузар сүнсний гар хүл болов зай. Дээр хэвшлэлээр буруутгагч доош хаягдсан буюу энэ ертөнцийн бидэнтэй хамт оршдог. Танд түүний гар хүл болох сонголтож байгаа. Еврэ 4-р бүлгийн 1-р ишлэлд инхээр түүний амралтад орох амлалт байгаа учраас та нараас хэн нэг нь өөрийгөө түүнд хүрсэнгүй гэж санахгүй гэдгээс эмээцгээе гэсэн байдаг. Тэгэхээр Бурхны алдарт бид өөрсдөө хүрч чадахгүй. Дандаа дутна. Тийм учраас бидэнд Христ хэрэгтэй болдог. Та өөрийгөө голсоор л байгаа бол Бурхны нэгүслийг өөртөө хүлээж авч чадахгүй байна гэсэн үг.
Дээргэшиллэг та нар битгий гол гэсэн утгаар хэлжээ. Мэдээж нэгүсэл бүх хүний дээр байх боловч итгэлээр холбогдоогүй нэгүсэл нь бидэнд тус болдоггүй гэдгийг хэлж байна. Мөн хэд туйлшран өөрийгөө өөрийнхөөрөө зөвтгчгөөд би мацаг барьдаг, би цуглаанд явдаг гэсэн мөртөө бодолдоо, үйлдэлдээ, сэтгэл санаанда гим нүгэл үлдсээр байх юм бол Бурханаас төвчээр бие захирах чадваргүй улам бүр даруусан өөрчлөгдөж шинжлэгдээрэй. Мөн даруу байх нь дорой байна гэсэн үг биш. Эзний өмнө даруу байх нь бидэнд өгөгдсөн тушаал. Гэхдээ Бурхан сүүл биш, толгой байгаарэ гэсэн. Даруу байна гэд хинт ч мэдэгдэхгүй, харагдахгүй, танигдахгүй талаар хэлээгүй. Бидний эзэн Есүс Христ хамгийн даруу байсан ч хамгийн олон хүн түүнийг таньж тэрээр хамгийн агуу нь байсан. Харин даруу байна гэдг нь Бурхныг дуулууртай дагдаг, өөрийн хүслээр биш, түүний хүслээр хийдэг байхыг хэлдэг. Тиймээс Есүс Иохан 5 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлд би өөрийн хүслээр юу ч үйлдээгүй гэж хэлж чаддаг. Өөрийгөө би зүрхэндээ даруу гэж Матай 11 дугаар бүлгийн 29 дугаар ишлэлд тодорхойлж байсан. Бидний болон Христийн зөвхт байдал. Би маш их нэгүсэл ярьдаг хэрнэ шашны улаан төлөөлөгч үйлстэй анхаардаг хүн байсан. Олон цагаар олон өдрөөр мацаг барьдаг, өглөө өөрийн залбиралд явдаг. Байдаг чадлаараа хүмүүст сайн туслах гэж хичээдэг. Гим нүгэл хийчихвээ гэж зөвхт байхын төлөө байдгаараа хичээдэг боловч яг үнэндээ эзний жинхэнэ нэгүслийг, зөвтгөлийг олоогүйгээсээ зүдэрч байснаа мэдээгүй. Тэгж байгаад бэлэг авьяас авахынхаа хэрээр нөгөө тал руугаа бас хит хазаалсан. Байн үзэгдэл үзэж, тогтмол Библийг уншиж, Библийн тухай эсвэл Библийн тайлбар, Христ итгэлтэй холбоотой олон ном уншдаг байв. Яг үнэндээ өөр ном уншиж чадхаа болсон. Өөр хөгжим сонсдоггүй. Магтан дуунаас үр аядуу сонсож чаддаггүй байсан юм. Гал халуун итгэгч болж үнэхээр эзнэр цангаж байв. Гэхдээ өөрийнхөө нүдэнд би зөвхт байлаа. Тийм үедээ үзэгдлэр эзэнтэй уулзах боломж надад гарсан. Тэр үзэгдэл гэхээсээ илүү бараг шуудал өргөөгдөд дээшээ очсон юм шиг бодит санагддаг. Болсон явдлыг шууд та бүхэнд хүргэе. Нэгэн өдөр манайд залуу хос ирээд бид хэд нөхөрлөн сайхан ярилцаж байгаад гадаа гал түлэн суухаар гэрээс гарсан юм. Гэрийнхээ гадаа залуу хостой хамт сууж залбирж байгаад би шуудал өргөөгдөд тахилын ширээний өмнө очсон. Тэгээд очих үедээ би Есүс Христийг харсан. Тахилын ширээний ар зогсож байгаа тэрхүүн тахилчийг харсан. Өөрийгөө харсан чинь эрийн цоохор толботой, уранхай, амар муухай хувцастай. Миний зөвхт байдал гэж алагд цоог болсон аимшигтай юм байгааг би олж харж билээ. Исая 64 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлдэр бид бүгд бузар хамаг зөвхт байдлууд маань бохир хувцас мэт гэсэн байдаг. Би нүрээрээ газар наан уйлан баргал өвчих вийдэ гэж айсан. Маш их имэйлт орж ирсэн. Ариуныг, эзний алдрыг, цэвэр ариун байдлыг би шууд л мэдсэн. Эзнээс эмээсэн айдас маш их байсан. Тэгэхэд Бурхан уурлахгүй байгааг харсан. Есүс инээмсэглэн надаас зайдуй. Тахилын ширээний цаана зүгээр л хараа зогсож байв. Өөрийн ирэхгүй сүгдэн мөргсөн. Надад маш хэцүү байсан. Ойртож зүрхлэхгүй байв. Эзнийг харах үед би яаж өөрөөрөө зүтгэж, өөрийнхөө зөвхт байдлыг дүвийлгэж, өөрөө мундаг болох гэж ямар их хичээж байснаа олж харсан. Эзний алдартай түүний зөвхт байдалтай харьцуулахад миний зөвхт байдал гэдэг ноорхой, уранхай хувцас шиг юм гэдгийг харсан. Би ч өөрийнхөө яаж ч хичээгээд хизээж зөвхт болохгүй байна гэдгийг ухаарсан юм. Ром 3 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлдэр энэ нь ингэж бичигджээ. Зөвхт хүн алга, ганц ч алга гэсэн байдаг. Үнэхээр тийм учраас бүх хүн эзний алдарт хүрдэггүй юм байна. Христ бидэнд хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Ром 3 дугаар бүлгийн 22-оос 24 дугаар ишлэлдэр Есүс Христэд итгэх итгэлээр Бурхны зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгуурлал байхгүй. Бүгд нүгэл үлдсэн тул Бурхны алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золилтоор дамжин Бурхны нэгүслэр үнгүй зөвтгөгдөжээ.
Тэр үедээ би эзний нэгүсэл хайрыг маш их мэдэрч, мэгшин уйлж байсан. Бараг 2 цаг болсон байв. Надад бол хэдхэн минут л санагдсан. Тэндээс гарах гэж нилээн юм болсон. Жинхнээсээ өгчихвээ гэж айж билээ. Нэрээ энд өгчихвэл намайг татаж гаргаж чадах болов уу гэж хүртэл бодон хуучин гэрээний үед гим нүгэлтэй хүн ариунаас ариун руу ороод өгчхээр хөлт нь уйсан олсоор татаж гаргадаг байсан билүү? Би ч хөлтөө олс уяагүй шүү дээ гэж хүртэл бодож амжсан. Мэдээж энэ талаар Библиэд байхгүй. Би хаанийхтэйгээс унссан байх. Тэр үед би бүрэн чөлөөлөгдөж, би гэсэн эзнийг хөдөлгөх гэсэн тэр бүх зүйл алга болоод эзэн дотор би урсаж, эзний хий гэсэн зүйлсийг л хийх юм байна. Эзний амралт дотор орох ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Ямар өчүүхэн амтан гэдгээ мэдсэн. Ер нь бол түүний хараанаас нуугдаж чадах нэг ч бүтээл, үйлс байхгүй. Үнэхээр түүний өмнө бүгд нүцгэн бөгөөд ил байдаг. Тэнгэр заларсан агуу тэргүүн тахилж болох Бурхны хүү Есүс бидэнд байгаа тул үнэхээр өөрсдөө хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримтлах ёстой гэж Еврей номд бичсэн байдаг. Үнэхээр нүгэлгүй мөртөө мөхс байдлыг хуваалцаад тэргүүн тахилж болж нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон нь Есүс үлээ. Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нэгүслийг олон өршөөлийг хүлээн авахын тулд нэгүслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгоё. Еврей 4-р бүлгийн 16-р ишлэл. Үнэхээр тахилын ширээнд би итгэлтэйгээр бартмарч гэдэг юм уу? Очих ямар ч боломжгүй байсан л да. Очиж чадахгүй байсан. Очих ямар ч нүүргүй юм байна гэдгээ үнэхээр ойлгосон. Христгүйгээр эзний хаан ширээнд эзэн бурхны алдарт хинч хүрдэггүй юм байна гэдгийг би ойлгосон. Тахилын ширээний нэг болонд уйлж, айж, эзнээс имээж, өөрийн зөвхт байдал ба Христийн зөвхт байдлыг ойлгоод арай чүүл гарч ирсэн. Үзэгдлээс арай гэж гараад харсан чинь харанхуй болсон байв. Нөгөө хажууд байсан залуухаас маань эзний оршихуйд ороод бас хөдөлж чадахгүй сууч байв. Миний харж байгааг харж сонсоогүйч эзний маш хүчтэй оршихуй байсан. Та махан биеэр байрнаасаа юрөөсөө хөдлөөгүй уйлаад л байсан гэж хэлсэн. Энэ явдлаас хойш хэд удаа эзний гүн ариун оршихуй руу орж эзнээс имээхгүй ирэн бас л уйлан гимшиж талархаж билээ. Яг тэр үеэс өөрийгөө голох, өөрийн хүчээр хэд их чармайх нь багсаж, нэгүсэл дотор ажиллаж, амарч эхэлсэн. Бид махан биеэр зөвхт байх гэж хичээх нь утгагүй. Харин Христийн зөвхт байдлыг хүлээн авдаг бөгөөд зөвхөн түүний дотор л бид зөвхт байж болох юм байна гэдгийг ойлгосон юм. Гэхдээ зөвийг үлдэх хэрэггүй юм байна гэж буруу ойлгоцай. Зөвийг үлдэх нь амар болж бидний мөн чанар болдог. Яг л хоолны дэглэн барих хэцүүч зөв хооллоод байвал тэр нь таны дадал зуршил, амьдралын нэг хэсэг болдогтой адил юм. Зөвийг үлдэх нь дарамт биш. Харин танаас аяндаа урсан гардаг болно. Мөн нүгэл үлдэж чадхаа байлдаг. 1-р Иохан 3-р бүлгийн 9-р ишлэлд Бурханаас төрөгч бүр нүгэл эс үлддэг. Учир нь Бурханы үр түүн дотор оршдог. Тэрээр Бурханаас төрсөн тул нүгэл үлдэж эс чадна гэжээ. Зөвхт байдлыг мушгих. Хэн нь ариун болохыг эзэн үзүүлж, тэр хүнийг өөртөө ойртуулах болно. Сонгох хүнээл тэр өөртөө ойртуулна. Тооллого 16-р бүлгийн 5-р ишлэл. Гэхдээ бид Христийн бие болохын хувьд Христийн дотор байж Христийн мөн чанар биднээс аяндаа гарч эхлэх болно. Бурхан биднийг бас өөртөө ойртуулах болно гэсэн байна. Бид бузар муугаас эргэн махан биеийг цовдлон зөвхт байдлыг мушгихийг ариун сүнс ятгадаг. Бурханы өгсөн нэгүслийн хүч нь биднийг зөвхт байдлыг хайж, өөрийн махан бие болон альва уруу дадлахыг ялах хүчийг өгдөг. Бид үнэхээр Христ дотор шинэ бүтээл болж, Христийн зөвхт байдлыг хүлээн авсан. Гэхдээ бидний оюун ухаан, махан бие энэ бүхэнд дадлагчиж суралцаагүй байгаа. Тиймээс та зөвийг үйлддэг болоход өөрийгөө дадлагжуулж, урамшуулан, урагшилж өсөх хэрэгтэй. 2-р Коринт 5-р бүлгийн 17-р ишлэлд тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн, харагтун, хуучны нь өнгөрч шинэ болсон байна гэжээ. Зөвийг үйлдэх нь итгэлээр өсөхөд маш чухал зүйл.
өөрийгөө ямагт зүвийг үйлддэг болгохоор програмчлах хэрэгтэй. Сайн үйлс хийх, зөв харилцах зэрэг дадал, хэвшил суулгах шаардлагатай юм. Матай 6 дугаар бүлгийн 33 дугаар ишлэлд гагцхүү эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно гэжээ. Энэ бүхэн хоол унд дэлхий дээр байгаа зүйлсийг хэлж байгаа юм. Матай 5 дугаар бүлгийн 1-ээс 12 дугаар ишлэлээс үнийг уншиж болно. 1-р Тимот 6 дугаар бүлгийн 11-ээс 12 дугаар ишлэлд харин Бурхны хүн чи энэ бүгдээс зүгт зөвхт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дүлхүүн занг мушиг, итгэлийн сайн тэмцлэр тэмц, мөнх амийг зуур, чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэн гэсэн байдаг. Тэгээд бид угаасаа үйлсээрээ биш, итгэлээрээ Христэд итгэж байгаа. Бид хэдийнэ зөвтгөгдсөн ч өөрөө зөв байж, зүвийг үйлдэн, ариусал руу тэмцэн, дүлхүүн занг мушиг хэрэгтэй байдаг. Сүнс дотор дахин төрсөн цоо шинэ бүтээл болсон ч бид зам байдал, оюун ухаанаа шинжлэгдсэн сүнсээрээ удирдуулж суртал хугацаа орно. Гэхдээ өөрсдийгөө нэгүүлсэн өдрөөс өдөрт урагшлаарай. Шинэ бүтээлийн нэг зорилго нь сайн үйлс юм. Эфес 2 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлд учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урьдаас эдгээрийг бэлтгэсэн билээ. Бид сайн үйлсийн төлөө энэ дэлхий дээр Христийн биеийн эрхтнүүд байж түүний үйл хэргийг гүйцэтгэхээр бүтээгдсэн. Үүний тулд бид нэгүсэл дээрээ давхар нэгүслийг хүлээн авсан. Үйлс нь таны авралтай хамаатай биш юм. Таны аврал та бидний үйлсээс хамаагүйж шинэ бүтээл болцоход ямар ч зориггүй амьдарч болохгүй. Иохан 1-р бүлгийн 16 дугаар ишлэлд түүний дүүрнээс нь бид бүгдээрээ нэгүсэл дээрээ нэгүслийг хүлээн авсан. Давхар нэгүсэл гэж хэлдэг. Матай 5 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлд хүмүүс та нарын сайн үсийг хараад тэнгэр дэх эцгийг ч алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тэнхүү гэрэлдэг гэжээ. Бидний сайн үйлсийг хараад эцэг бурхан алдаршиж байдаг. Манай сайн хөршийн үйлчлэл хүмүүсийг нэгүүлсэн хүлээн авч ариун сүнсээр удирдуулан сайн мэдээ, эдгэрэл, чөлөөлөлтийн үйлчлэлийг хийдэг. Хэдийгээр үйлчлэлээ ариун сүнсээр удирдуулан хийдэгч өөрсдөө зөв амьдрахгүй бол бусдад бүдрэх чулуу болно. Тиймээс манай байгууллагыг зөв сайн үйлстэн гэдэг. Тиймээс бүх буруу зүйлийг бузар сүнс рүү чихэд байж болохгүй. Бузар сүнсний гар хөл болохгүй үүднээс ховжив ярилгүй. Өөрсдийгөө сайн цэвэрлэн шалгаж, уншиж суралцаж, өргөл өгч дадах талаар дагалдагчдаа байнга урамшуулдаг. Энэ үйлчлэл маань маш их хавчлага бас ерөөлийг дагуулдаг юм. Зөвийг үйлдснээсээ болж зовсон хүмүүс байдаг. Гэхдээ зөвийг үйлдэхээсээ үл цуцах ёстой. Бид хөршөө өөрийн адил хайрлах дуудлагатай. Та үнэхээр хөршөө хайрлаж байвал өөрт сайныг хүсдэхийн адил хөрштөө бас хүснэ гэсэн үг. Та үнийг эдгэрээсээ үр хүүхэд нь сайн яваасай, Бурхны төлөвлөсөн тэр амьдралаар яваасай гэж хүсч чадна. Тиймээс бусад хүн юу хэлэх бол гэж айхаас илүү эзнээс имэн тухайн хүнийг хайрлан хөрштөө тусалдаг. Есүс явж үүний адил үйлдэгтэн гэж Лук 10 дугаар бүлгийн 37 дугаар ишлэлээр хэлсэн. Энэ түүхийг дахин уншиж болно. Эзнээс эмээх хүн итгэлийн амьдралд маш чухал. Нэгдүгээр байх зүйл гэж би хувьдаа боддог. Эзнээс эмээсэн хүн зөвхт байх нь маш амархан болдог. Эзнээс эмээх хүн мэдлэгийн эхэн юм. Сургаалт үгс 1-р бүлгийн 7 дугаар ишлэл. Доктор Жутманы Янжмагийн нэгүслэр дүүрч амьдрах үе номын 8 дугаар бүлгийг та хүлээн авч сонслоо.